Хүлээн авсанд баярлалаа. Хатагтай Мириам. Танилцаад таатай байна. Тэсогийн офис тавтай морил. За хоёлоо төгшөө орцгоё. Гол сэдв рүүгээ орохоос өмнө таныг үзэгчдэд танилцуулмаар байна. Дэлхийн хүнсний салбар дахь таны мэрэгжлийн замнал тун сонирхолтой санагдсан. Та Unilever-ээс General Mills хүртэл хариу одоо Yoplait International гээд дэлхийн томоохон брэндүүдэд олон жил удирдах төвшөнд ажилласан туршлагатай. Энэхүү аялалтай нь тун онцгой байсан нь гарцаагүй байх. Юуны түрүүнд ярилцлагатай өрсөн танд баярлалаа. Намайг Miriam Riddle Kinsey гэдэг. Би Yoplait International-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Миний мэрэгжлийн замнал үндсэндээ өргөн хэрэглээний барааны буюу FMCG салбарт маркетинг, борлуулалт болон олон улсын бизнесийн удирдлагын чиглэлд өрнөсөн. Ажлын гараагаа дэлхийн томоохон FMCG салбарын компани болох Unilever-т эхлүүлж 13 жилийн хугацаанд маркетинг, борлуулалт, ритейл болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнесийн чиглэлээр ажилласан. Энэ хугацаанд шүл амтлагч, соус, зармаг зэрэг хүнсний олон төрлийн брэнд дээр ажиллах боломж олцсон нь маш үнцэнтэй туршлага болсон. Үүний дараа тухайн үед Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй General Mills-ийн эзэмшилд байсан Yoplait нэгдсэн. Харин 5 жилийн өмнө Yoplait-ийг 60 жилийн өмнө үүсгэн байгуулсан Францын хамгийн том сүүний хоршоо болох Sodial Европ дахь Yoplait-ийг эргүүлэн худалдаа авсан юм. Тэр үед нь би Yoplait-ийн гүйцэтгэх удирдлагын багт нэгдсэн. 2 жилийн өмнөөс Yoplait International-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ажиллаж байна. За энэ хугацаанд Канад дахь бизнесийн үйл ажиллагааны худалдан авах ажлыг ч мөн удирдсан. Yoplait International Азийн зах зээлийг хэрхэн харж байна вэ? Бид Азийн зах зээлд өөдрөг байр суурьтай байдаг юм а. Юуны өмнө бид Хятад болон Өмнөд Солонгос дахь франчайз сүлжээгээрээ дамжуулан Азад аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин одоо Монголын зах зээл нэвтэрж байгаадаа бид туйлын баяртай байна. Монгол нин ялангуяа эсгэж боловсруулсан сүм бүтээгдэхүүний хэрэглээ нүүдлийн соёлоор дэлхийд онцлог зах зээл. Мөн йогуртыг тараг хэмээн нэрлэдэг нь бидний хувьд их сонирхолтой санагдсан. Түүнчлэн Tessoтой байгуулж байгаа хамтын ажиллагаа нь Азийн зах зээл дэх бидний хөгжлийн дараагийн алхамд нөлөө бүхий түншлэл болно гэж харж байна. Yoplait International шиг томоохон компаниуд шинэ зах зээлд нэвтрэхээс өмнө хэрэглэгчдийн зан төлөвийг удаан хугацаанд судалсан байдаг шүү дээ. Монголын хэрэглэгчдийн талаарх таны анхны сэтгэл ямар байсан бэ? Юуны өмнө би Монголд ирээд удаагүй байна. Нийслэл хотын гудамжаар алхахад залуу иргэд ихтэй улс мэт санагдсан. Энэ нь зах зээлийн бодит дүр зураг гэж харж байна. Эндхийн дэлгүүрүүдээр орж сонирхсон. Хамгийн их анзаарагдсан зүйл нь импортын сүм бүтээгдэхүүнүүд болон дотоодын бүтээгдэхүүнүүдийн ялгарал маш тод байсан явдал. Дэлгүүрүүдийн лангуунууд дээрээс л шууд мэдрэгдэж байсан гэхүү дээ. Мөн тархины төрөл савлгаа нилээд төрөлжсөн байсан ч Франц, Канад эсвэл Австралийн зах зээл шиг нарийн сегментчлэгдээгүй байгаа гэж харсан. Тиймээс дэлгүүрүүдээр орж Монголын зах зээлийг ажиллахад маш олон боломж олж харсан. Тэгвэл Yoplait брэнд яагаад яг одоо Монголын зах зээлд нэвтрэх зөв цаг үе гэж шийдсэн бэ? Мөн яагаад зах зээлд нэвтрэхдээ Tesso дээрийг сонгон түншилж дотоодод үйлдвэрлэж эхлэх стратегийг сонгосон бол? Тархины салбарын хувьд дотоодод үйлдвэрлэх нь ихэнхдээ хамгийн зөв стратеги байдаг. Yoplait брендийг дэлхийд таниулсан арга барил маань ч үүнтэй холбоотой. Манай брэнд Франц, Их Британи, Ирланд, Канад зэрэг цөөн улсад салбар компаниудтай. Харин олон улсын бусад үйл ажиллагаа маань франчайзинг гэрээ хэлбэрээр явагддаг. Тиймээс франчайзаар ажиллаж байгаа нөхцөлд тухайн зах зээлийн дотоодын үйлдвэрлэлийн түнштэй хамтарч дотоодын сүүг нь ашиглах нь хамгийн зөв шийдэл болдог. Энэ утгаараа Tessoтой түншилж ажиллаж байгаа маань нүдээ олсон шийдвэрээ гэж харж байна. Бид Tessog сонгосон шалтгаан нь тус компани Монголын хэрэглэгчдийн соёлыг маш сайн ойлгодог. Дээр нь сүүний салбарын хүчтэй бааз зүйртэй компанид тооцогддогтой нь холбоотой. Тэдний зорилго маш тодорхой. Тархины зах зээлд номер 1 болох цаашлаад сүүний салбарт тэргүүлэх амбицтай байна. Tessoгийн entrepreneur бизнесийн эрч хүчтэй компанийн соёл бидэнд тун сонирхолтой санагдсан. Манайх Tessoгийн хувьд анхны франчайз брэнд болж байна. Энэ жил тус компани 30 жилийн ой тохиож байгаадаа зэрэгцээд Yoplait брендийг ч давхар танилцуулж байна.
Тэдний энэхүү бизнесийн идэвхтэй стратеги нь ямар ирч хүчтэй хөгжин тэлэх хүсэл тэмүүлэлттэй компани болохыг нь харуулж байна. Монгол сүүгээр Монголд үйлдвэрлэсэн ч Азийн хараан дэлхийн стандартад нийцсэн хамгийн шилдэг таргийг бүтээх хүсэл эрмэлзэл нь надад гүн сэтгэл төрүүлсэн. Ийм төрлийн түншлэл ихэвчлэн бүтээгдэхүүнээс ч давсан үнцийг авчирдаг шүү дээ. Yoplait International энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулаад үйлдвэрлэлийн ноу-хау, туршлага болон бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг Монголд хэрхэн нэвтрүүлж буй талаар хуваалцахгүй юу? Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид Tessoгийн багтай хамтран хэрэглэгчтэй маш нарийн судалсан. Үүний дараа бүтээгдэхүүн, нэр төрлийн багц буюу портфолиог хамтран боловсруулсан. Мөн үйлдвэрийн загвар, зохион байгуулалтыг ч хамтдаа төлөвлөсөн. Үүнээс гадна түүх эдийн нийлүүлэлтийн талаар нэлээд урт хугацаанд ярилцсан. Зарим орцыг Tessoгийн эко кластер сүлжээнээс хангахын зэрэгцээ сүүний чанарын маш өндөр стандартыг хэрхэн нэвтрүүлэх тал дээр төвлөрсөн. Yoplait бол Францын сүүний фермерүүдийн эзэмшдэг компани. Тиймээс бид сүүний чанар талдаа ариун туршлагатай. Энэ туршлагаараа дамжуулан Tessod хамгийн өндөр чанартай сүү ашиглахад дэмжлэг үзүүлж чадсан. Сайн чанарын сүү, сайн орс найрлагатай байхад маш сайн тараг гарган авдаг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг өөрөө амтлах үед ч мэдэрсэн. Би Монголын сүү, сүм бүтээгдэхүүний зах зээл дээрх 50 гаруй бүтээгдэхүүнийг амталж үзсэн. Тэгэхэд энд үйлдвэрлэсэн Yoplait-ийн таргнууд маш сайхан амттай, гайхалтай бүтцтэй байсан. Монгол сүүгээр хийсэн хадгалах бодис агуулаагүй жинхэнэ жимс агуулсан бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл маш өндөр чанарын стандарттай гэсэн үг. Энэ бол бидний түншүүдтэй авчирдаг хамгийн гол үнц юм. Yoplait-ийн зорилго бол үргэлж баяр баясал сүм бүтээгдэхүүний сайн чанарыг ирээдүйн хойч үедээ хариуцлагатайгаар хүргэхэд оршдог. Сүүлийн жилүүдэд дэлхийд даяар тархины хэрэглээ хурдцтай өсөж байна. Ялангуяа Азийн зах зээлүүдэд энэ өсөлтийг юу хөшөөрөгдөж байна вэ? Энэ трендийг Монгол улс хэрхэн ашиглах боломжтой гэж харж байна. Тийм ээ, таны хэлдэг үнэн. Тархины зах зээл бид хэмжээгээр 4%-аар тэлж байгаа бол мөнгөн дүнгээрээ үнээс ч өндөр өсөлттэй байна. Хамгийн сонирхолтой нь нэг хүнд ногдох тархины хэрэглээ нэмэгцээр байна. Дэлхийн хэмжээнд 2 голчиг хандлага нөлөөлж байгаа нь ажиглагдаж байгаа. Нэгт тархин дахь уургийн агуулмж нөлөөлж байна. Хоёрдугаарт тархи хүний эрүүл мэнд, бие мах бодит, цогцоор нь эерэг нөлөө үзүүлэхтэй холбоотой. Азийн тархины зах зээлийг нэг бүхэл болгоод тренд тодорхойлох яригтэй. Тухайлбал Хятад улсынх Монголынхоос тис өөр, мөн Өмнөд Солонгосоос ялгаатай. Тухайлбал Өмнөд Солонгост тархины зах зээлийн тал орчим хувийг ууж хэрэглэдэг шингэн бүтцтэй бүтээгдэхүүн эзэлж түлхүү функционал хэрэглээнд чиглэж байна. Харин Монголын зах зээл одоогоор функционал зах зээл хараахан болоогүй байна. Гэхдээ энэ нь цаашдаа Монголын йогурт болон сүм бүтээгдэхүүний зах зээлийн өсөлт улам хурцгах шинэ боломж болж чадна гэж бид харж байна. Та ойрын 3-5 жилийн хугацаанд Монголын зах зээлд баримтлах стратегийнхаа талаар хуваалцахгүй юу? Стратеги бүрэн дэлгэмээргүй байна. Гэхдээ мэдээж өсөлт болон инновацид чиглэж байгаа. Монголын зах зээлээс олон боломж харж байна. Гэхдээ үнийг цаг нь болохоор манай багийнхан илүү дэлгэрэнгүй танилцуулаад явна. Мөн зах зээлийн тоглогчид Yoplait брендийг шинэ өрсөлдөгч орж ирж байна гэж харж байгаа. Бид баяр баясгалын амтыг авчирлаа гэж байгаа ч бусад компани өрсөлдөөний нүдээр хүлээх болно. Тиймээс инновацийн тал дээр боломжтой хандхан зүйтэй. Ерөнхий дүгнэлтээр тараг төдийгүй Yoplait брендийн хүрээнд сүм бүтээгдэхүүний ангиллыг хэрхэн хөгжүүлэх талаар манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө тун хүчтэй байгаа гэдгийг итгэлд өгсөлнэ. Та дижитал шилжилт болон залуу хэрэглэгчдэд ихээхэн анхаарч байгааг таны өгсөн нэг ярилцлагаас сонсон. Монгол улс залуу хүн ам давмгайлсан сошиал медиагаар хүчтэй хөтлөгддөг зах зээл. Тэгэхээр таны төлөвлөгөө юу байна? Монголын баг маань энэ чиглэлийг дэмжих маш сайн төлөвлөгөө боловсруулсан. Үүнийг та Улаанбаатар хотоос харах боломжтой. Хотын гудамж талбайд олон дижитал сурчлагаа байршуулсан байгаа. Мөн Yoplait брендийн нээлтийн арга хэмжээнд бизнесийн салбарын төлөөллүүдээс гадна инфлюенсерүүд оролцсон. Бид одоогоор Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрснээ мөн дэлхийн Yoplait брендийн өндөр чанарын стандартыг таниулахад анхаарч ажиллаж байна. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний Монгол сүгээр үйлдвэрлэж байгааг онцгойлон тодтогч байгаа. Хэрэглэгчдүүд Монголын зах зээл дээрээ маш амттай. Өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглэх онцгой баталгаанд болж чадна гэж бид үзэж байна.
Монголын сүүний салбар улирлын шинж чанартай байдаг. Тэгвэл Tessoтой хамтраад жилийн турш тогтвортой түүхий эдийн нийлүүлэлтийг хангахад хэрхэн анхаарсан бэ? Нийлүүлэлтийн сүлжээний баталгааг хэрхэн үнэлж тооцоосон бол? Миний бодлоор Монголын сүүний нийлүүлэлтийн сүлжээ сайн байгаа. Бид Tessoтой хамтран зөв түүхий сүүгээ сонгох, мөн жилийн турш доктортой чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орыг боловсруулах чиглэлээр маш сайн түншлэл бий болгосон. Монголд сүүний нийлүүлэлт улирлын шин чанартай байдаг ч сүүний фермерүүдтэй нэгт холбоотой ажиллах учраас тийм ч том сорилт болохгүй гэж харж байна. Монголын хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүний чанар дээд зэргийнх байна гэдэгт итгэлтэй байна. Үүнд огт эргэлзэхгүй байна. Инновац талаасаа энэ ондоо багтаад хичнээн бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр төлөвлөсөн бэ. Юуны өмнө Монголын баг хамт олон энэ жил нийт 14 журийн бүтээгдэхүүн зах зээл нэвтрүүлж байна. Одоогоор 12 нь худалдаанд гарсан байгаа. Том, жижиг савлгаатай бүтээгдэхүүнүүдээс гадна жимс агуулсан зөөлөн бүтцтэй тарнууд ч бий. Цаашдаа бид эдгээр бүтээгдэхүүний төрлийг улам өргөжүүлж хөгжүүлээд явна. Мөн бидэнд өөр олон санаа төлөвлөгөө бий. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх цаг нь арай болоогүй байна. Гэсэн ч шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө маань гайхалтай байгаа гэдгийг хэлж чадна. Монгол улс сүм бүтээгдэхүүний түүхий эдийн ариун нөөцтэй цаашдаа Tesso Монголын сүм бүтээгдэхүүнүүд Yoplait олон улсын сүлжээгээр дамжаад гадаад зах зээлд гарах боломжийг та хэрхэн харж байна вэ? Монгол улс бүтээгдэхүүний экспортын чадвараа өсгөх маш өндөр боломжтой гэж харж байна. Манай франчайз бизнесийн загвар өөрөө их онцлогтой. Би сайн чанарын тараг үйлдвэрлэх мэдлэг, ноу-хаугаа хуваалцдаг, брендийн лицензээ олгодог, мөн түншүүдтэй техникийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ энэ бүхэн тодорхой газар нутгийн хүрээнд хэрэгждэг. Тиймээс өнөөдрийн байдлаар энэ үйлдвэрлэсэн таргийг Хятад эсвэл Өмнөд Солонгос руу экспортлох боломжгүй. Бидний үйл ажиллагаа явуулдаггүй олон улс орн бий. Тийм зах зээлүүдэд бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, олон улсад хүрээг нь тэлэх талаар ярилцах боломж байгаа. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тараг бол хол зайд экспортлоход тохиромжтой бүтээгдэхүүн биш. Энэ нь сүн хүчлийн бактери агуулсан шинэхэн сүн бүтээгдэхүүн учраас хадгалах хугацаа харьцангуй богино байдаг. Тиймээс урт хугацааны тээвэрлэлтийн асуудалд бид маш болгоомжтой ханддаг. Доктортой хөгжил болон нийгмийн хариуцлагын чиглэл та бүхэн хэрхэн анхаардаг вэ? Yoplait-ийн зорилго бол үргэлж баяр баясал сүм бүтээгдэхүүний сайн чанарыг ирээдүйн хойч үедээ хариуцлагатайгаар хүргэхэд оршдог. Тиймээс бид түншээ сонгохдоо ижил үнэтэй зүйлтэй эсхийг чухалчилж авч үздэг. Үүнд баяр баясал, чанар, хүртээмж, амт, мөн компанийн нийгмийн хариуцлагын үнэт зүйлс багтдаг. Tessoгийн хувьд компанийн нийгмийн хариуцлага нь тэдний үндсэн үнэт зүйлсийн төвд байдаг нь үнэхээр сайшаалтай. Тиймээс бид энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой боломж бий гэж харж байгаа. Мэдээж улс орон бүр нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх арга барилаараа өөр. Европын хандлага энтхээс нэлээд ялгаатай. Гэхдээ Tesso Group дотоодын мал аж ахуй, фермерүүдтэй хэрхэн ажиллаж байгаа, мөн үйлдвэрээ өндөр үр ашигтай байдлаар байгуулсан нь үнэхээр анхаарал татаж байгаа. Тухайлбал хог хаягдал, ус болон эрчим хүчний хэрэглээг хэрхэн удирдахаар төлөвлөж байгаа нь аль хэдийнэ маш сонирхолтой зөв жишг гэж харж байна. Эцэст нь Монголын хэрэглэгчдэд Yoplait брэнд ямар мессеж хүргэсэн бол? Бид Монголын хэрэглэгчдэд хамгийн амттай тараг хүргэхийг хүсэж байна. Тэр дундаа монгол зүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн түвшний чанарын стандартаар хэрэглэгчдэд хүргэх болно. Мөн Франц чанар олон жилийн туршлага, мэргэжилтнүүдийн мэдлэгийг илэрхийлдэг брэнд гэдгийг Монголын хэрэглэгчдэд мэдрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Цаг гарган өнөөдөр ярилцсанд баярлалаа. Хатагтай Мириам. Таатай байлаа, баярлалаа.